За юу цаанда өнөөдрийн бичлэгээрээ бид ганцхан Монголд ус дэлхийн нийтэд ажиглагдж байгаа цаг агаарын уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихаар бэлтгэлээ. Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн дундаж температур хурдтай нэмэгдсэний улмаас аюултай байгалийн гамшиг үзэгдлүүдийн давтамж улам нэмэгдсээр байна. Далайн эрэг дагах улс орнуудад далайн хар шурах тогтмол явагдаж, Европ төвийн улсуудад зуны улирал хэд халт явагдан, ой хээрийн төмөр ихээр гарах болж. За тэгээд өвлийн улирал цас биш бороо ордог болж тээ. Монгол улсын үдгийн үл зундаа хит их аадар бороо орж, үерийн аюул Улаанбаатарчуудын шүдний өвчин болсон гэдгийг та бүхэн мэдж байгаа хэл та. Харин өвлийн улирал нийт нутгаар цочор хөдөрсний улмаас зуд тохиох эрсдлүүд улам ихээр нэмэгдэж байна. Тэгвэл энэ бүх үзэгдлүүд нь ердөө л ганц шалтгааны улмаас болж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт буюу climate change юм. Уур амьсгалын өөрчлөлт нь улам ихээр явагдах тусам дан ганц хүн төрөлхтөнд бас дэлхий дээр амьдардаг бусад амьд организмуудад амьдрах улам төвөгтэй болж бас хүндрэлтэй болсоор л байна. Тиймээс өнөөдрийн бичлэгээрээ бид дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас ямар ан амьтан хамгийн түрүүнд устж алга болж харин ямар ан амьтан хамгийн сүүлд тэсч үлдэх талаар ярихаар бэлтгэлээ. Эхлээд уур амьсгалын өөрчлөлт ба түүний аюул занал хийлэл учир шалтгааны талаар товч өгүүлье. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь дэлхийн дундаж температур урт хугацааны туршид нэмэгдэж байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цаг агаарын хэв маяг өөрчлөгдөх үйл явцыг хэлдэг. Энэ нэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанд холбоотой бөгөөд тухайлбал нүүрс, газрын тус, байгалийн хийц хэрэг, шатах, ашигт малтмалыг хэд их хэрэглэн агаар мандалт, хэмжээний хүлэмжийн хэв буюу нүүрс төрөгчийн давхар эсэл, метан, азотын эсэл гэх мэт хийнүүдийг ялгаруулдагтай холбоотой. Эдгээр хийн дэлхийн агаар мандал хуримтлагдаж дэлхий дээрх дулааныг цааш гаргалгүй хадгалснаар дэлхийн дулаарлыг үүсгэдэг байна. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн ердийн процесс боловч маш удаан хугацааны туршид тогтвортой явагддаг. Гэвч аж үйлдвэрийн хувьсгалтай холбоотой хүний амьдралын хэв маягийн өөрчлөлтийн үр дүнд 18 дугаар зууны дунд үеэс эхлэн дэлхий хурцтай дулаарч эхэлсэн бөгөөд 20 дугаар зууны дунд үеихэд оргил үедээ хүрч. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гол асуудлын нэг нь дэлхийн дундаж температурын өсөлт юм. Энэ нь туйлын ус хайлах, далайн түвшин нэмэгдэх, эрсдэс цаг агаарын үзэгдлүүд, үер ган ачиг, түүмэр гэх мэт зэргээр илэрч байна. Эдгээр нь үндсэндээ цаашид хүний амьдралын хэв маяг экосистем цөргөөр нөлөөлж, хүнсний хангамж, усны нөөцөд аюул учруулж, биологийн төрөл зүйлүүд бусдаж үгүй болох аюул занал хэллийг үүсгэж байна. Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхгүй бол байгаль орчин, хүн төрөлхтөн цаашлаад өөр төрөл зүйлүүдийн ирээдүйд маш том эрсдэл учрах аюултай. Мөн эндээс бид давхар нэг зүйлийг ойлгож болох нь уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалал хоёр нь хоорондоо нэгт холбоотой үзэгдлүүд байгаа. Одоо харин үүний учир шалтгааны талаарх хэсэг рүү орцгоё. Та бүхэнд ойлгомжтой болох үүднээс хэлбэр жишээтэй тайлбарлая. Өөрсдийн амьдардаг дэлхийг том шилэн хүлэмж байна гэд төсөөлцгөөе. Өдрийн цагаар шилэн хүлэмжтэн дээр нар тусахад нарны гэр шилэн хүлэмж рүү дотогш нэвтэрнэ. Ингэхдээ шилэн хүлэмжийг халааж дулаан болдогч шилэн хүлэмж нь айжмаар оройгоход дулаанаа алдна. Гэхдээ ядчил өдрийн туршид дулаан байж ургамал ногоо өөрт нь хэрэгцээ зүйлсээ авч чаддаг. Харин одоо шилэн хүлэмж дулаанаа гаднаас авч байгаач буцаад түүнийг гаргаж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж бодъё. Жишээ нь шилэн бохирц эсвэл нэг бүдэггүй нөхөр аваачаад дулаалаад хайчлаа. Өдөр шилэн хүлэмжээр нар тусаж түүнийг халаахад оройн өдрийн орж ирсэн дулаан гадагшилсангүй. Маргааш өдөр дахиад нар тусаж дулаанаа гадагшлуулж чадахгүйгээс болоод хүлэмж улам бүр халуун болсоор. Энэ үйл явдал эцэстээ олон хоногийн хугацаанд явагдсанаар харамсалтай нь хүлэмж доторх ургамлын төрөл зүйлүүд бүгд дотор нь төрөмтлөгдсөн өндөр температураас болж өгчээ. Тэгвэл яг үүнтэй адил үйл явц манай гариг дээр явагдаж магадгүй. Дэлхийн агаар мандлын найрлагыг авч үзвэл азотын хий нийт агаар мандлын 78% бүрдүүлдэг бол харин хүчил төрөх шөрдөө 21%, үлдсэн 1% нь аргон, метан, нүүрс төрөгчийн давхар эсэлгийн хийнүүд бүрдүүлдэг гэж. Тэгвэл энэ дотроос агаар мандлын 1% эзэлдэг нүүрс төрөгчийн давхар эсэл ба бусад хийнүүд нь нэгэн онцгой үргийг гүйцэтгэдэг. Тэр нь нүүрс төрөгчийн давхар эсэл ба бусад хүлэмжийн хийнүүд нь үндсэндээ дэлхийн дулааныг барьж байдаг гэж та ойлгож байна. Учир нь дэлхий дээр туссан нарны гэрэл нь одоо бол түрүүнийхээр хүлэмжин дээр туссан нарны гэрэл хэдий дулаан болж үлддэгч ихэнх хэсэг нь буцаад байгалийн чамаар ойдог байна. Хэрэг бүгд ойдог байсан бол дэлхий одоогийнх шиг ийм уур амьсгалтай байхгүйсэн баг. Тиймээс бүх дулаан гадагшаа алдагдахаас сэргийлж агаар мандалд буюу өнөө хүлэмжийн хийнүүд буцаан гарах гэж дулааныг шингэн аван өөрсдөө дулаан болоод дахин дэлхий рүү эргүүлэн цацдаг байна. Үүний үр дүн дэлхийн маань өөрийн дулааныг зохих хэмжээгээр авч үлдэж чаддаг гэжээ. Ийм болохоор хүлэмжийн хий гэдэг чинь бас таны бодсон шиг нэх их хэрэггүй зүйл биш байна. Нэг өсөндөө тэр хийнүүд байснаар дэлхийн дулааны тэнцвэр оршдог байна. Харин одоо гол асуудлыг нь авч үзцгээе. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэж өнгөрсөн 100 жилийн дотор байгалийн ялгаруулдгаас их хэмжээний хүлэмжийн хий үндсэндээ биднээс ялгарсаар л байна. Үүнээс үүдээ дэлхийн агаар мандалд хүлэмжийн хий улам ихснээр ердийн явагддаг байсан дулааны тэнцвэр алдагдаж дэлхий улам халсаар байх магадлал ихтэй байгаа. Яагаад гэвэл нөгөө бидэн дээр тусдаг нарны гэрлийн дулааныг хүлэмжийн хий буцаан гаргахгүй дэлхийн агаар мандал үлдээгээд байгаа болохоор дэлхийн дундаж температур улам нэмэгдсээр одоо гамшигын түвшинд ойртоод байх магадлалтай байна. Харин ингэж дулаарах тусам хойд ба өнд мөсөн далайн мөсүүд хайлан улмаар далайн түвшин нэмэгдэж бидний хүүхэд насны зөөлөн бороотой зуны улирал үгүй болж оронд нь халуун хуурай зун эсвэл ширүүн аадар бороогоор дүүрэн зуны улирал солигдох магадлалтай. Давчхандаа дэлхийн дулаалал нь агаарын температурыг нэмэгдүүлж үүний улмаас байгалийн онцгой үзэгдүүд цаг агаарын хэв маяг эрс өөрчлөгдөж байгаа нь бидний яриад байгаа уур амьсгалын өөрчлөлтийг явагдуулаад байгаа. Монголчуудын хувьд чаврын улирал дааш авир нь улам олтгой болж бид чинь үе цаг агаарын мэдээндээ сайхан тархитуулж дотор өмднүүдээ ч ойр ойрхон хадгалдаг болсон. Цаашлал одоо ч гэсэн намрын улиралдаа сайхан тархитуулсаар л байгаа. Тэгвэл энэхүү өөрчлөлт нь ан амьтад организмүүдэд хэрхэн нөлөөлөх вэ? Үндсэндээ уур амьсгалын
өөрчлөлт нь амьтдад маш олон янзын сөрөг нөлөө үзүүлнэ. Мэдээж дэлхийд дулаарсаар байвал амьтдад тийм таатай өөрчлөлт гарахгүй нь лав ойлгомжтой. Температурын нэмэгдэл ба цаг агарын эрс өөрчлөлт, усны нөөцийн дутагдал зэрэг нь амьтдын амьдрах орчин, нөхцөл байдал, тэдний амьдралын хэм маягт ихээх нь нөлөөлдөг. За үүнийг хялбар жишээнээр тайлбарлах юм бол Арктик буюу хойд туйлд цагаан баавнууд амьдардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас болоод хойд уулын мөснүүд улам ихээр хайлж тэдний амьдрах орчин улам хумигцаар байгаа. Мөс багасна гэдэг бол тэд хоол хүнсээ олох амьдрахад нэн хүндрэлтэй болж тоо толгойд буурна гэсэн үг юм. За дараагийн жишээ бол нүүдлийн шууд лээ. Монголын 20 дугаар зууны их зохиолч Даш дуржийн Нацаг дуржийн бичснээр хээрийн галуу нисэн ирэх газраас хүний хүү чихэр хүний хүү эрдэм өрөвдөлж ирдэг. Гэтэл дэлхийн дулаар уур амьсгал өөрчлөгдөхөөр хээрийн галуугийн нүүдэлх хугацаа болон зам өөрчлөгдөж байгаа. Үүний үр дүнд тэдний хоол хүнс олж идэх үржлийн орчин саад учирсны улмаас зарим төрлийн шууд устж үгүй болох эрсдэлтэй байгаа. Тиймээс дэлхийн дулаар явагцаар байвал ахин насаг дуржгуутай хамт явах нүүдлийн шувуу үлдэхгүй байна. Мөн нэмэлтээр дуртагад дэлхийд дулаан болохын ирээр шин аюултай өвчин эмгийг тарах магадлал нь дагаад нэмэгдэж байна. Манайхан ердөө 3 жилийн өмнө ихтэл ковидээр яаж бүжигнэж байсныг сайн санаж байгаа хэл та. Адууны мах арцсан дээрээ алцаад аль вакцин хэлгэснээрээ бие биенээ ялгаруулж гадуурхаад л хөөрхийн нэг муу Францаар галын бурхангаа хооллонгаа алдсан. Асуулын Америкт ард иргэдэн нойлын цаасан дээр хүртэл алдчихж байсан цаг сайхан. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт нь шумуул болон бус шавьчнуудаар дамжих халдвар төвчнийг нэмэгдүүлж бүр сүүлдээ халуун орон зөвхөн шумуулаар дамжин тархдаг халдвар төвчнүүд нь хүүтэн орнууд тархах эрсдлийг үүсгэж байна. Last of Us гэдэг кинон дээр ч гэсэн хүн талддгүй мөөгөнцрүүд дэлхийн дулаарлаас болоод хүнд тархдаг болсон тухай гардаг та бүхэн бас мэддэг үз. Ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт нь амьд амьтдын амьдрах хоол орчин хүнсний хагамжинд сөрөг нөлөө үзүүлж зарим төрлүүдийг устгаж үгүй болох аюул төрөж байгаа. Тэгвэл дэлхийн ан амьтдын аль нь түрүүнд мөхөж аль нь хамгийн сүүл үлдэх болоо та юу гэж бодож байна? Эхлээд ямар хүчин зүйлүүд нөлөөлөх тухай авч үзье. Уур амьсгалын өөрчлөлтөө амьтдад хэрхэн нөлөөлж устж үгүй болох тэсэж үлдэх хэсгийг нэгдүгээрт амьтдын амьдрах орчин, хоёрт амьдрахад таатай температур, гуравт хоол тэжээлийн их үүсвэр, дөрөвт нүүдэл болон шилжилт хийх чадвар, тавт үржлийн хугацаа ба түргэн үржил зэрэг зүйлс шийднэ. Амьдрах орчин дээр авч үзвэл тодорхой хязгаарлагдмал орчинд амьдардаг амьтад нь уур амьсгалын өөрчлөлт илүү өртөмтгий байна. Үүний нэг жишээг дээр цагаан багуу дээр дурдсан. Харин ихэнх орчин нөхцөлд өргөн тархсан амьтдын тухайд олон төрлийн орчинд амьдарч чаддаг нь дасан зохицох өндөр чадвартай гэлтгэн. За дараагийнх нь буюу тохиромжтой температурын хувьд бас мэдрэмтгий эсвэл дасан зохицох чадвартай гэж амьтдыг хувааж болно. Жишээ нь хүйтэн цустай буюу матар мэлхэг их амьтад орчны температурт амархан өртдөг бол сүүн тижээлтийн амьтад температурт илүү дасан зохицох чадвартай байдаг. Хоол хүнсийн тухайд хэд нарийн төрөлцсөн хоол хүнсээр хооллдог амьтдад хэцүүхэн байх нэ. Харин өргөн хүрээнд хоол хүнс хэрэглэдэг амьтдын хувьд илүү хурдан дасан зохицох нь. Нүүдэлтгүй нэг газараа буг болж амьдардаг амьтад нэг орчноос нөгөө орчинд бараг шилжих боломжгүй байдаг учраас хамгийн түрүүнд тусдаж үгүй болох магадaltaй. Үржлийн үүднээс авч үзвэл удаан хугацаанд үрждэг амьтдад боломж бага байна. Хурдан үрждэг амьтад харин өстэй эцсийг нь үзэж магадгүй нэ. Одоо харин хэдүүлээ нэгэнт хүчин зүйлүүдэд тодорхойлсон учраас хэн үлдэх үлдэхгүйг мэдж авцгаая. Нэгт хөгтөн амьтад. Хөгтөн амьтадаас цагаан баавгай, сарлаг, янгир зэрэг амьтад нь температур ба орчин нөхцлөөс шалтгаалаад хэсгээсээ гарч чадахгүй нэ. Харин үнэг, чон, харах, хулгана гэх мэт өргөн тархсан хоол хүнсний өргөн сонголттой олон орчинд амьдардаг амьтад дасан зохицох чадвар нь хурдан үрждэг шин чанараараа финалд үлдэх нь байна. Хоёрт шууд. Пингвин болон нүүдлийн шууд хамгийн түрүүнд тусдаж үгүй болох нэ. Учир нь ахин нөгөө л орон зай температурудаас шалтгаалаад ийм байгаа. Харин бүргэд хэрэг гих мэт шууд олон төрлийн орчинд дасан зохицдог ба хоол тэжээлийн олон их усүртэй тул илүү их гүрийнх нь. Галуу нугас мэтийн шуудын үед хэдий нүүдэлдэг ч гэсэн шинэ орчинд шилжих чадвараараа бас алцаад үлдэх нэ. 3. Загас. Бидний төдийлөн сайн мэддэг далайн орчны хувьд бидний сайн мэддэг Немогийн эрэлт хүүхдийн киноны гол дүрүүд болох Немо, Немогийн аав, Дори ба бусад жижиг загаснууд харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлтөнд тэсэж үлдэхгүй. Учир нь далайн ус дулаарч хөвжил төрөгч багасх үед тэдгээр загаснуудын амьдрах орчин устж үгүй болох нь. Мөн хүүтэн усанд амьдардаг загаснууд температурын өөрчлөлтийн улмаас устж үгүй болох магадaltaй. Харин гол нууранд амьдардаг загаснууд нь ихэнхдээ дасан зохицох чадвар сайтай байдгийн ачаа температур өсөх хэдий ч гэсэн амьдрах нөхцөлөө хурдан өөрчилж чадах байх. Иймээс далайн орнууд загас болох магадaltaй ч манай хөвсгөлийн цагаан загас тэсэж үлдэх нь ирээдүйд дэлхийд алдарших магадaltaй. Бүр цаашлаад Немогийн шинэ хөлбөрч хөвсгөл нууранд цагаан загасны адал явдлаар үржлэх боломжтой юм шиг. Дөрөвт мөлхөө явагчид. Матар мэлхийн мэтийн царай модонгууд лигээс харамсалтай нь 2 дахь ба 4 дахь 5 дахь шалтгааны улмаас хасагдана. Харин гөрүл могоо мэтийн арай царайлаг царай моднууд шазрын зангаараа лигт төрүүлэх боломжтой юм байна. 5. Шавьчнууд. Харамсалтай нуг төрөлд хамрагдах зөөгнүүд нь тодорхой температурт амьдарч ажиллаж үрждэг тул хамгийн түрүүнд устж үгүй болох магадлал өндөр байна. Гэтэл зөгийн байгаль орчинд олон талын эерэг нөлөөтэй шавьж өгөөд ургамлын тоост хүртээх ажлын тасалдвал цаашид экосистем хүртэл алдагдах магадaltaй. Харин бидний хамгийн дургуй жом, шумуул зэрэг шавьчнууд нь маш хурдан үрждэг бас олон төрлийн нөхцөлд амьдрах чадвараараа цааш тэсч үлдэх нь байна. Нөгөө шумуул маань харин амьд үлдэх тусмаа улам их өвчин тарах магадaltaй болоод
байдаг. Одоо яамар ч юм те. Хороо бас үнэхээр л шудраг сандхан те. За хамгийн сүүлийнх нь буюу хоёр нутагдангийн хувьд гэх юм бол хөөрхий, манай мэлхий, салмандр хоёр устж өгөө болох магадлал өндөр байна. Эдгээрийг үндслэн дүгнвэл амьтдын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хэсэг нь дасан зохицох чадвар, үржлийн хурд, амьдрах орчин нөхцөл зэрэгс ихээхэн шалтгааллах нь байна. Хязгаарлагдмал орчинд амьдардаг нарийн хоол тэжээлтэй удаан үрждэг амьтад илүү ихээр өртөмтгий байх бол олон төрлийн орчинд дасан зогсож чаддаг хурдан үрждэг амьтад илүү ихээр амьд үлдэх магадaltaйгаа байна. За одоо тэгвэл хүмүүс яах вэ? Хүний тухайд бус амьтдыг бодвол оюун ухаантай гэдгээр ялгагддаг та бүхэн мэднэ. Тэгвэл бидний хувьд өөрчлөгдөж буй орчиндөө дасан зохицох шаардлагатай нөхцлүүдийг зохистой менежмент ба гамшигт үзэгдлүүдийн бэлэн байдал, эдийн засаг ба нийгмийн оновчтой бодлого, шинжлэх ухаан, инновац, олон улсын нэгт хамтын ажиллагаа бас тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх нийгмийн ойлголтыг зөв болгож боловсролыг нэмэгдүүлснээр ерөнхийдөө бид уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах боломжтой байх нэ. За мэдээж уур амьсгалын өөрчлөлтийг улам дортгоос сэргийлэх боломж бидэнд одоо хүртэл байгаа гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн зундаа ширүүн аадар бороо өндөр татамжтайгаар орж Улаанбаатар хотод цөөнгүү удаа үер тавтаад байна. Яг үн үер болох тусам Улаанбаатар хот усны нөөцгүй болж байгааг л таydах хүү. Тооцоололоор нийслэл хот маань үндсэндээ 2040 он гэхэд унтны усны хомсдолд орно гэдэг байгаа. Үүнд их олон хүчин зүйл нөлөөлж байна. Туул, гол болон гүний усны нөөцүүдийг хэд их зохисгүй хэрэглэхээс гадна саарл усны технологи байхгүй. Дээрээс нь ус цэвэршүүлэх байгууламж маань 60 жилийн нүрийг үзэж өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хэмжээнд ажиллаж байгаа нь унтны усны чанарыг багасгаж эргээд туул гол руу үүнийг цутгаж Улаанбаатар хотын усны нөөцийг богдуулахад хүргэж байгаа. Мөн гадаргын усыг дэлхийн нийтэд гүн рүү шингээх хэлбэрээр гүний усны нөөцийг нөхдөг атал өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын буруу төлөвлөлт хэд их барилгачлалтын улмаас газрын гадар үндсэндээ хатуу өвчлөлттэй болсноор ус шингэх нөхцөл бололцоо хаагдчих. Та энэ бурууг засаг төрлөөгөөж хэд л суунав. Саарл усны технологитой байсан бол юу гэж усны хомсдол орж байдаг юм бэ гэдэл гэх мэтчлэн. Гэхдээ тэр бол маш олон гаргалгааны зөвхөн нэг юм шүү дээ. Бидний хувь нэмрээ оруулж чадах зүйлс таны төсөөснөөс ч их байдаг. За жишээ нь ус нэвтрүүлдэг хатуу өвчлөлт буюу permeable paver гэх технологийн талаар та өмнө сонсч байсан уу? Уг хүчлэлтэн тогтвортой ус зайлуулах систем буюу англиар sustainable drainage system нь үндсэндээ гадаргын усыг байгаль орчинд ээлт аргаар шийдвэрлэдэг ус зайлуулах технологи гэж ойлгоход болно. Бидний өмнө тайлбарснаар уур амьсгалын өөрчлөлт бол улмаас Монголын цаг уурын нөхцөл улам өөрчлөгдөж зундаа ширүүн адар бороо өндөр давтамжтайгаар орох нь үерийн аюулыг улам ихээр үүсгэж байгаа гэсэн үг. Тэгвэл үүнийг уг технологиор бүрэн шийдэх боломжтой. Яаж гэж вэ? Уг хүчлэлт маш ширүүн адар бороо буюу 8 см хүртэлх борооны усыг хэдхэн минутанд шингээх чадaltaй гэж байгаа. Юу нөгөө гүүр мүүр цоолох. Цаан чинь ийм гоё юм гарч чаад байна. За тэгвэл энэ технологи нь яаж ингэж байгаа юм бэ гэвэл үндсэн 3 аргаар шийддэг юм байна. Нэгт ус нэвтрүүлдэг хатуу өвчлөлтийн аргаар гадаргуу дээр урсах үерийн их усны хэмжээг тогтворжуулж ус зайлуулах системд хяналттай хэмжээгээр цутгаснаар үерийн төвшинг зохицуулна. Хоёрт түүгээр урсч буй үерийн уснаас бохирдуулагч бодисыг шүүж усны чанарыг сайжруулна. Гуравт энэхүү системийн тусламжтайгаар үерийн усны хэмжээг барин авч ингэснээр байгаль орчны тэнцвэрийг хадгалах нөхцөл бололцоо бүрдүүлэх юм. Тиймээс Улаанбаатар хотын үерийн асуудлыг шийдэж чадах нэгэн шийдэл бол ус нэвтрүүлдэг хатуу өвчлөлтийн технологи байна. Гэхдээ та энийг зөвхөн үерийн усыг далан руу цутгах гэж ойлгож болохгүй. Үүнээс гадна олон ашиг тустай технологи байна. Та бүхэн YouTube дээр permeable paver гэж тавил гадныхны хэрэглээндээ нэвтрүүлсэн бичлэг туршилт гэд тоймгүй олон юм гарч ирнэ. Та өөртөө бас судлаад үзээрэй. Нэрээ энэ сайхан мэдээг дуулахад энэхүү технологиг TDO компани Монголд оруулж ирж байгаа юм байна лээ. Та бас ороо сонирхоод үзэхгүй дээ. За ингээд бичлэгээ дуустал үзсэн чинь шанд нь гоё мэлж өглөө шүү. Энэ хүртэл үзсэн үнж үзэгчдээ баярлалаа. Лайк болон subscribe дарахаа мартуузай. Дараагийн бичлэг удахгүй гарнаа. Маш гоё сэдв байгаа.